Дундговь аймаг. Дундговь аймаг 1941 онд одоогийн Үлзий цумын нутаг Ямбу Дэрсэн ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагдсан. Нэгэн 1942 дугаар онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Харавооны ингэрт суурилсан байна. Дундговь аймаг нь засаг захирга аны хувьд 15 сум 66 багтай. $7,469 мянган га нутаг дэвсгэртэй. Аймгийн нутаг дэвсгэрийн хэлийн тойрог 1230 км. Нутгийн баруун цэг 30-гийн худгаас зүүн цэг Хөхдөл хүртэл 425 км. Хойд цэг ус хар толгойгоос урд цэг өвөр цагаан дэрс хүртэл 283 км. Нийт газар нутаг нь тал хээр говийн бүсэд багтана. Нийслэл дойр учир бага зардлаар говь тал хээр түүний үдсгэлэнт байгалыг үзэх боломжтой. Энэ нутгаараа аялагчдын тоо жилгэр өсч байна. Тэгш тал газрын хамгийн өндөр нь далайн төвшнөөс дээш 1530 м, хамгийн нам нь 980 м, хамгийн өндөр дэлгэр хангайн уул далайн төвшнөөс дээш 1913 м өндөр өргөгдсөн байдаг. Манай аймаг дараах онцлог давуу талтай. Дуу хуур, гүүний айраг, хоньны махны чанараараа улсдан алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор ихний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн баггүй нөөцтэй дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн дүрсний нөөцийн 58%, гөлтөгний 32.3%, эрдэс будгийн 53.4% нь манай аймагт байна. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үүрэн телефоны сүлжээтэй. Жилд нартай өдрийн тоо харьцангуй олон. Салхины хурд их учир нар салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой. Сайхан овоо сумын нутагт өгөөдөө хааны өвөлжөө, буган чулуун хөшөө, замбаг хайрхан уулын хүннүүгийн үеийн болж дунд зууны үед холбогдох Шаазан хотын төр. Гурван сайхан сумын нутаг ярах хуулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин. Дархны газар хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал. Дэлгэр хангай суманд өгөөдөө хааны нас эцэлсэн газар. Адаацэг сумын сум хөх бүрдэд их хаадын намарча. Үлзий цумын дэл уулын хадны зур, дэлгэрийн чойрын хийд. Эрдэн далай сумын сангийн далай хийдийн цогчин дуун. Дөрвөлжин булш, хэрэг сүрийн дурсгалууд, эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан, эртний бэхлэлтэй цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арив. Эртний далайн ёроолын үлдэц үхий цагаан сувраг, морин толгойн цав, өөш манхан зэрэг өвөрмөц тогтостой байгалийн шавар цав элсэн манхан, их газрын чулуу, баг газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг хайлаасан төгөл, олдох, гурван төгрөг,
Эргэнэг, Хаяа, Нэмнэ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт сайхан газруудтай. Аймгийнхаа ард иргэдийн ахуй амьдралын хэвшил, уламжил, байгалийн онцлог давуу тал, нөөц болцоотой уялдуулан улсдаа дуу хуурын өлгийн нутаг хэмээн алдарсан дуу хуур эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт дундгой нутгийн аялал жуулчлал, гүүний айр, ингиний хоормог, маха, хөрөн нүүрсний үйлдвэрлэлийн аймгийн брэндээр тодорхойлон бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд эдгээр брэнд бүтээгдэхүүний үйлчилгээг бий болгож улмаар зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлого барин ажиллаж байна. Та бүхэнд баяр.